Шууд би биш юм уу? Дэлхийн талх болсон шүү дээ. Хаанч ясын бом, зургуул руугаа буцааг үүсэн ерөөсөө байх. Нээж уцыг өглөө унтчихт нь булгаагаар авч гараад хаяад гэртээ орсон байдаг. Unitel-ийн YouTube сувгийг subscribe хийгээрэй. Сэмцано comedian Bama байна. Өнөөдөр би охинтойгоо Generation Difference контентэд оролцоход ирсэн байна. Миний хамгийн их ашигладаг аппликейшн бол TikTok байгаа юм аа. Яна миний хамгийн их ашигладаг ч удаа Facebook, Instagram хоёр яг тэнцүү юм байна. 1 цаг 40 хэдэн минут байгаа. Хүүхдэд өөрөө local screen time өгснөө. Өөрөө хэрэг удаа хэрэглэдэг мэддэг юм шүү дээ. Их хаа. Надад ч нэг татлан 3 цаг байгаа. Би бол Messenger ашигладаг. Найз руугаа хамгийн түрүүнд заалгадаг та. Сарн дугаараар нь талхдаг. Уртач би яг нэг хэлээд байдаг өгтөө слайм тийм юм хэлээд байдаг шүү дээ. Бид нэр одоо тийм гоё юм мэддэг байсан юм уу? Айгуу суугаа байсан юм байна. Нэрээ нөгөө амьдралөөр сак юм дөөгийн дараа л нэг хэсэг яг юм л сак гэдэг байсан юм. Britney Spears шүтцээвчсэн. Britney дантцсан. Кино за бараг ээж зурх үзүүлдэг гэсэн юм дүү. Одоо тэри Lumina тэ Lafindo. Тэд үздэг кино мэнэ гэвэл би ер нь нэг хийх юм тиймэрхүү кино юм үзээд байдаг гэхдээ нэг Stranger Things байна дөө. Бид нар ч нэг тийм байсан шүү дээ. Эмэгтэй хүүхд ерөөсөө ингээд эрэгтэй хүн таалагч байгааг хэлж болтгоо гэл тий. Тэгж явдаг гэсэн болохоор ингээ хэрвээ надад эрэгтэй хүүхд таалагч юм бол би тэрийг тоохгүй л ах хэрэгтэй гэсэн. Тэгээд яг нөгөө жив явж байгаа тэр чам сайн гэсэн гэд краш биш сайн гэсэн гэж ярьдаг байсан юм. Тийм шуум ярьдаг байсан гэх юм. Яараа адилхан дөө. Ерөөс би биэндээ нэг ч хэлдэггүй ш. Тэгээд бас краш тоохгүй л яваад идэв ш. Гэтэ та чи стори юм үзээд идэв юм шүү одоо. Мэдгүй би бол ерөөсөө ямар ч тийм experience авахгүй юм чи. Яг уу TikTok дээр Barely, Asteria, Auditory, Laffy гэдэг энэ артистнуудаар татсан дөө яа. Би сүүлийн үед нөгөө Planet Brand амар донтсон. Юу хийж байгаа бүх стори бүх юм бүр ингэ. Өдөр шиг нэг орж үзээд бүрээ obsessed болсон байгаа. Гоё дот шүү. За миний клав 5 дугаар ангита. Гэхдээ тэр миний утас байгаагүй. Тэр ангийнхаа амар гоцтой болоод хахаар нээж утсыг өглөө унтчихт нь булгаагаар авч гараад тэгээд тэр өдрөө гайхуулж агаад усууд дээр гулгаж агаад хаяад гэртээ орсон байдаг. 6 настай хата. Тийм шүү дээ. Тэгээ нүг намайг сургуульд оруулж ийнгээд заавч. Асран хамгаалагч руу гол. Асран хамгаалал. Заддаг штэ өөр Шууд би биш юм уу? Эсвэл та хоёрын нийлж залдаг штэ. Лаг ээж гэх юм байх гэсэн чи бодосгоод байдаг. Надад амар юм хэрэг болол уцаа авдаг найз руугаа л болох юм даа. Facebook-ийн хамгийн сүүлийн хайлтуу саун. Өчигдөр саун охинтойгоо орох гээд саун. Zora to site гэдэг үнэгүй аним үздэг юу гэдэг. Тэгээд би Modoko Magica тэрүүгээр аним үзсэн байдаг. Нёртач яг энэ утаснаас өмнө OnePlus гэдэг утастай байсан. Тэрийг сургуулиас гэрлүүгээ харж исэн чинь
дэлхийн талх болсон шүү дээ. Хаан жайсан бөөн зургал руу буцааг үүсэн ерөөсөө байх. Тэгээ нөгөө утсын нь л ямар ч нэг Android утас байсан. Тэгээ тэр нь яг хичээлээсээ тараад байна шүү дээ. Найзаа тагаа тоглож ирсэн. Тэгээ тэгж яхад л алдчихсан юм шиг лээсэн. Хайчаад орж ирээл тэгэл уцаасан хэрэг мэдхгүй. Тэг ингээ ерөөсөө манай охин бол өөрөө уцаа хайдаггүй. Тэг уц нь өөрөө ямар нэгэн байдлаар ингээ хаягддаг. Гэтэ ер нь яг би ч гэсэн багтаа ингээ тэгдэг байсан. Нэ нөгөө юм хумаа хайчаал хайцсан гэхэрээс мэдхгүйгээд тэгээ аав ээж сайгаал тэгдэг байсан чи одоо ингээ нэр үнэхээр хүүхдийг тоглож ухаангүй байж бол нэг юм тийм мартчихдаг юм шиг байгаа. Тэгээ том болсноос хойш хайх нь гайг болсон. Багтаа л ер нь их хайд юм ээ. За миний охин энэ зургийг хараад энэ дээр байгаа юм юу гэж бодож байна? Ямар ч тач би нэг сайн кассет гэдгийг сайн мэдж байгаа. Энэ гэхдээ нэг радио шиг юм хайдаад байна. Гэхдээ нэг товчлуураар яг ингээ юу н сольж мэлээд одоо нэг совог сольж байгаа юм шиг. Тиймэрхүү юмны нэг гэж бодоод шүү. Төлөвнийхин кассет гэж ханаас мэдсэн? Stranger Things үзэж байхдаа ойлаа харсан шүү дээ. Яа, за тэгвэл next one тэжгүй мэдчихэн шүү. За тэгвэл одоо энэ юу вэ? Энэ ойлгомжтойгоор утсан. Гэтэ нэг кинонууд хараад энэ таны үзэж байгаа кино мэнэ харангууд нэг юм цагдаа нар ингэж барьсан ингэж Рожер бла 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 хэлээвол гэдэг. Таны үзэж байгаа кино мэнэ гэдэг нь яаж байгаа? Юусэн юм? Таны үзэж байгаа кино шүү дээ. За ингээд ээжийн жоохон бэхцээ юу. Гар хатсан юм бачин юм байсан байхгүй юу? Тийм би гараад бараг дэлгэцэж байхгүй. Зүгээр ингээд бид нэр зөвхөн дугаарыг хийгээд дугаараар ярьдаг. Тэгээ зөвхөн мессеж ингэж бичих боломжтой. Тэгээ цэнийг нь хурдан дуустдаг. Антим. Тэг ингээд сүлжээ нунаад антиныг ингэж дээш нь олон сүлжээ хайж мэддэг гэсэн байхгүй. За дараагийнх нь. To you know. Ямар тач Nintendo Switch агуу Switch юм шиг нэ. Ямар тач нэг Nintendo л гэдэг. Тэснэ нэг game control гэснэ яг энэ юу гэж тайлбарлах мэдэхгүй байна. За энэ бол одоо та нарын хард PlayStation гэ адилхан гэх юм уу чинь Sega гэж тохио дээ. Анх ингэж гарч ирээд бид нэр зурагттай холбож тоглолт үүсэхгүй. Компьютер мэдэрч байхгүй шүү дээ. Энийг ингээ гой утсаар нэг холбоод тэгээд зурагт руу холбочоод Tetris, Super Mario зургийг тоглох. Энэ YouTuber төшиг л биш шүү дээ. Энэ чинь Instagram бас дагдаг. Гэнэ. Энэ гэхдээ яарсан энэ миний биш чиний дуртай дууч юм шүү дээ. I loved you from the start. Үгүй дууг нь мэдчихин дуучныхын нэрийг мэдэхгүй. Гэхдээ би энэ дуучныг охиноосоо олж мэдсэн байдаг. Айда мэднэ. That's Stranger Things. Би тэр одоо яг 5-ын 9-ад хүлээж байгаа. Stranger Things-ийг бүр яг цуг сууж агаад бүх ангийн ингээд бүр өвчтэй юм шиг ойлоо бүр ингээд шүнжингөө үзчихсэн тий. Өөр сайтэл үзчих дуусчихсан би тэрийг хамтдаа үздэг хамгийн дуртай зурлал. Өнөөдрийн асуултуудаас харахад ээж нь охиныхоо дуртай юмнуудыг дэжгүй мэддэг гэж өөрийгөө бодлоо. Зарим нэг шин зүйлсийг нээж мэдлээ. Улгаагаар өнгөө аниг үзчихсэн нь бол олж тогтоолоо. Тэгээд уцаа ямар ч дандаа одоо юм мэдрэлгүйгээр алддаг гэдгийг мэдэж авлаа. Тэгээд шинэ уцаа минь охин чадвал битгий хаяараа угаасаа хаях юм бол дахиж гоё уцаа авч өгөхгүй товчлууртай уцаа өгнө гэж битээ тохиролцсон байгаа. Тэгээд хөөрхөн гой асуултууд бэлдсэн байна. Миний зүгээс бол дэжгүй охинтойгоо нийлээд дэжгүй ойлголцсон юм байна гэж ойлгочнаа. За өнөөдрийн охин мэтэрийн оролцсон Generation Difference контентыг та бүхэн маань одоо үзээд гоё шеэрлээрээ. Тэгээд охин мэтэрийн рилүүдийг, битээр хөгжлөө бичлэгүүдийг бас өргөжлүүлэн үзээд дэмжээрэй. Тэгээд энэ нэвтрүүлгээр битээрээс хэрхэн одоо ойрхон харилцдаг ээж охин бэ гэдгийг мэдэж авлаа. Баярлалаа. Баярлалаа.